204 хорог татан буулгаад 4-5 5-аар нэгтгэхэд одоо ерөнхий сайдын сая тэр community хэлбэрээр зохион байгуулъя. Толгойтынхан, яармгийнхан, нисгийнхэн, амгалангийнхан тийм ээ. Тэгээ амгалангийн 5 хороо, нисхийн 5 хороо нийлээд нэг нисэх гэдэг одоо нэгж бий болоод хороо гэх юм уу дүүр гэх юм тэр дараа яригдах юм. Тэгэх юм бол тэр 5 хороо нисэх даргаыг нэг болгоод тэрэнд санхүүгийн бүх эрх мэдийг шилжүүлэх гэж байгаа. Хариуцлагатай хам шилжүүлээ. Тэр хүн хууч уламжилдаг байсан бол тэр нисгийнхээ хог шорог тэр хариуцдаг бол догчлолтой тэр хүн хариуцдаг. Засаа тэр хүн цэвэрлдэг болчих. Бүх асуудлаа тэр хүн хариуцдаг болох тийм эрх мэдлийг шилжүүлж өгөх. Дээр байгаа одоо хотын дарга дээр байгаа бүх эрх мэдлүүдийг доош нь хувааж өгье л гэж хамгийн анхан шатнд иргэн одоо очоод хамгийн анхан шатны хамгийн анхны хаалга тогшоод асуудлаа шийддэг тийм жишг рүү явъя л гэж. Нэг газар очихлаар за би дээшээ дамжуулъя гэдэг болио л гэж байгаа байхгүй. Ерөөсө нисгийнхэн тэндээ, яамгийнхэн тэндээ, толгойтынхэн тэндээ, сансрынхэн тэндээ, төмөр замынхэн тэндээ асуудлаа шийднэ. Тийм одоо шинжилсэн хуваарлалтанд орё л гэдэг асуудлыг тавьж байгаа юм.